За би одоо олон жил хэллээ дээ. За ялангуяа сүүлийн 3 жил нэлээд идэвхтэй хэллээ. Хямд төсөр аргаар юу ч мэдэхгүй улсуудаар хүмүүсээр машина ухуулад байна. За бас энэ дээр энэ the change гэд машин зарж байгаа манай бизнес эрхлэгч нар байна. За бүгдээрээ биш, зарим нь гэсэн үг. За гайлаас машин авлаа. Зарах гэж байгаа гэсэн үг шүү дээ. За тэр нь асуудалтай байх юм бол Улаанбаатараар дүүрэн байгаа Батрай засвар гэдэг газруудаар очиж машина янзлуулж байна. Тэгээд янзлуулчаад тэрийг хүнд зарж байна. За тэгээд тэр явцд юу болж ийн гэхлээр за манай дээр сая нэг 10 албаар ирлээ. Энэ бүх одоо тайлаад авахд төгжээ, боолт гих мэтчлэн зүйлүүд нь дутуу байна. За тэгээд та хэдэд бас тэр ямар цэник хураагуур гарсныг үзүүлээ. Яаж янзлсан бэ гэдгийг харуулъя. За одоо энэ ингээ гараад ирсэн байна. Биднес одоо бүгдийн тайлхаас өмнө таануст хүргэж шít үзэгчдтэй толилуулж байна. Хямд төсөр аргаар янзлна гэж юу байдаг вэ гэхлээр. За та тэгээ сайн анзаараад харах юм бол за энэ модулыг сольсон байна. Ингээ тоос шороотойгооз. За ингээ явнаа. За тэгээ миний хэлдэг шиг голын хэсэг бүлэг Батрай муу байлаа гэж бодъё. За тэгэхээр голын хэсэг бүлгийг аваад тэгээд энэ хоёр захт нь тавиад байгаа. За одоо ингээд ийм дагтаршсан тоос шороотой модулаар сольж байна. За ингээд солихдоо хямд төсрөөр хийж байгаа улс нөхдүүд юу хийж ийн гэхлээр танаас энэ юуг нь хар? Харьцааг нь хар. Энийг бол ингэж цохиж нүдэж оруулсан байгаа байхгүй юу? Танаас одоо энэ харьцааг нь харж байна. Энэ нөгөө тишиг юм зайтай. За энийг ингээ хар сайн хар. За одоо ингээд далийн мөрөө. Энэ нөгөө цохиж нүдэж хийгээд байгаа байхгүй юу? Тэгээ таавас ингэж бодоод байгаа шүү дээ. Өө машина ингэж хард зогсож байгаад цэник хураагаараа янзлуулна гэдэг. Тих боломж байхгүй шүү дээ. За өөр ингээд бас юу. За энэ ингээд энэ яасан. Энийг ингээ хонгоотл нүдцсэн байна. За тэгээд маш муу батарей тавьсан байна. Одоо жишээлбэл энэ дээр энэ одоо ингээд баг дэлбэрэхэд бэлэн болцсон биш шүү дээ. Камерт харагдаж байна уу? За энэ цогсныг бас харж байна те. Ингэж зохиж нүдэж юм хийж болдгоо шүү дээ. Зохиж нүдээд хийлээ гэж бодлоо. Энэ хоёр талуудынх нь энэ доор байгаа энэ цагааснууд нь харж байна. Энэ гоожж штэ. Англиар бол leak гэж. Гоожилт үүссэн байна. Одоо. За нөгөө талын энэ бас энэ харж байгааз. Ингээд баг ингээд хуруу ингээд доош суухаар хэмжээний ингээд зохиж нүдсэн байна. Хямд төсөр аргаар юм хийж болно. Тэгэхдээ эн чин таанус хүнд юм хийж өгч байгаа шүү дээ. Ийм аргаар бизнес хийж байгаа нэртэй байх ч өөрөө зохимжтой юм уу гэдгийг бас сайн бодож үзэх хэрэгтэй. За ийм л байна да. Яг бодит байдал амьдрал дээр. Тэгээд хямдхан идэг, чанартай идэг хоёрын ялгаа бол асар их ялгаа байгаа шүү. За ингэж хүний цэник хураагуурыг эвдэлсэн байна. За зарсан хүн нь ямар ч асуудалгүйгээ зарж. Тэгэхээр хаанаа л бодох хэрэгтэй.